Тэгэхээр ийм болж нь л доо сая Монгол банкны ерөнхийлөгч мэдээлэл хийлээ. Тэгээ юу гэж хэлж ирэхээр үндсэн хуулийн цэцэн шийдвэр гарсантай холбогдуулаад 8% зээл зогслоо гэж хэллээ. Бүр цаашлах юм бол зөвхөн 8% зээл биш, үйл хөдлөнгөө барьсан бусад зээл зогсох аюул тулгарч байгаа гэж хэллээ. Энэ нь үндсэндээ өнөөдөр Монгол улсын эдийн засгийн цусны эргэлт тулсан банкны систем норох аюул бий боллоо гэдгийг Монгол банкны ерөнхийлөгч Монгол улсын их хурлын эдийн засгийн байнгын хорон дээр хэлж байна л да. Тийм аюул болцсохгүй байх шүү гэж. Тэгэхээр энэ дээр бид нэлээд ноцтой харах хэрэгтэй юм аа. Тийм учраас энэ асуудлыг гişүүд нэлээд анхааралтай хандж оролцох хүсэж байна. Тэгээд 5 минутын дотор асуугаа 5 минутын дотор үг хэлэхэд энэ асуудлыг хэлцэхэд хангалттай биш учраас Бацуур гişүнэ Гормын нэлээд чөлөөтэй ярьж хэлсэн илүү зөв болох байх гэж хүсэл тавих гэж байна. Гормын санд яг энэ бол нийт монголчуудын санаа зовсон асуудал байж байгаа. Энэ асуудлын хувьд цаашдаа яахаас зөвхөн 8% зээл цаашд олгодох уугүй биш. Монголын эдийн засгийн байдал цаашдаа яаж явах вэ? Хамрах асуудал учраас би танд энэ Гормын сандлыг хэлээд чөлөөтэй ярьж болцоо олгооч гэж хүсэх юм аа. Тэгэхээр 8% зээл зогсчлоо. Шинээр олгодох уу гэж та хэллээ. Хэрвээ тэгээд үндсэн хуулийн цэцэн шийдвэрч гарсан өдөр хүчин төгөлдөр их судал учраас одоо энэ бол одоо хэн ч өөрчлөх боломжгүй болсон байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдал одоо Монгол банк асуудлыг яаж харж байгаа вэ? Урд нь олгоцсон 8% зээлийн гэрэн дээр ямар нэгэн өөрчлөлт орох уу, орохгүй юу? Би энийг яагаад асууж байгаа гэхээр өнөөдөр энэ асуудал маш олон хүмүүсийн бас асуугач өгөх гэсэн асуулт байгаа учраас би зориуд асууж байгаа. Тэгээд цаашдаа сая та хэллээ бусад үйл хөдлөнгөө барьцаасан зээлүүд зогсох байдгүйс болцсогүй гэж хэлж байна. Тэгнийг гэхэд өнөөдөр манай хэлж байна банкны зээл чинь үндсэндээ л үйл хөдлөнгөө барьцаасан зээл байж байгаа. Тэгэхээр банкны нийт зээл зогсох аюул дорно гэсэн үг үү? Тэгэхээр энэ дээр ямар гарц байна? Яаж явбал дэрж үзэж байна гэж. Гэтэл манай цэцэн гişүүд хэлэхдээ наран чим гişүн байсан баха цэцэн гişүүд те бид нар 8% зээлийг зогсоох шийдвэр гаргаагүй бид нар хуулийн дагуу шийдвэр гаргасан шийдэж байгаа. Тэгэхээр энэ дээр та одоо энийг жирийн иргэнд ойлгомжтойгоор үндсэн хуулийн ийм шийдвэр гаргасан ингээд манай 8% зээлийг зогсоож байгаа гэдэг банкны талаас санхүүгийн талаас хоёр нэлээд дэлгэрэнгүй тодорхой ойлгомжтой байдлаар тайлбарлах хачаа гэж. Тэгэхгүй зарим хүмүүс яриад байна л энэ банкуд одоо зөвхөн санаатаагаар зогсоочж байгаа үндсэн хуулийн цэц хамаагүй гэж ярьж байгаа бас зарим хүмүүс байгаад байна л да. Тийм учраас бид нар хэн буруутай зөвтэй гэдгээс илүүтэй учир шалтгааны бүгдээ хаана ойлгож аваад эндээсээ гарах үр дүнгээ сөрөглөж бодох ёстой. Тэгээд эндээс цааш ямар замаар яаж гарах юм гэдэг ухаанаа уралдуулахгүй бол эдийн засгийн бүгдээрээ зүгээр нэг цэцэн шийдвэр дээр нэг хэдэн хүн гаргачихад тэр хүмүүс нь хуулиа ойлгосон ч юм ойлгоогүй ч юм уу байдагаснаас ийм байх гэж болохгүй. Цэцэн шийдвэл урд нь ч бас иймэрхүү удаа гарч ирсэн түүхтэй хэдэн жилийн өмнө. Тэгээд тэрийг бас гэж өөрчилж ирсэн шүү дээ. Тэгэхээр цэцгэдэг байгууллага Монголын эдийн засгийг өсөлтийг хангахгүй байгаа, эдийн засгийг өсөхгүй байгаа байгууллага байсаар байгаа явдлыг бид нар яаж харах ёстой юм гэдгийг та нар эдийн засгийн байгууллагууд бас энэ талаас нь харж энэ их хурлын гишүүд бас холбогдох мэдээлэлийг өгөөч. Тэгэхгүй л чи юу болж ирэх өнөөдөр Монгол улс чинь хоёр их хурлын тагнамтай болчих гээд шүү дээ. Ард түмээс сонгодог 76 гишүүнтэй нэг их хуралтай их хурлаасаа томилогддог ард түмээс сонгогддоггүй 9 хүний бүрэлдэхүүнтэй бас нэг их хуралтай тэд нар хууль тогтоогоод байдаг ийм болчиход байгаа. Энэ мэн эцсийн үндэ энэ эдийн засгийг бас ийм байдал оруулчихад байгаа маа гэдгийг бас бид нар тадлаас авч хэлцэхгүй болохоо болчлоо. Энэ тоглоом биш шоглоом болчлоо. Тиймээс энэ талдаа нэлээ энгийн хүнд ойлгохдохоор хууль зүйн ийм зохицуулалт нь эдийн засгийн ийм зохицуулалтын механизмыг ийм болоод болохгүй болчихдог юмыг хоёр эдийн засгийн төв байгууллагын дарга хэл тайлбарж өгөөч. Тэгээд асуулт хариулж өгөөч. Тэрний дараа би тодруулж цаашаа ярилцаж бодож байна. Тэгээ би гаргалгаагаа бас хэлээч гэж хэлж байна. Баярлалаа.